Powered by Airplane. Аяли хөгжи. За ингээ баскетбол Kardashian-ийн цоо шинхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээ мэдээж бидэндээ хамтан ажилладаг Сэн 4.3-тай. Хамгийн зөөлөө. Яаж бичлэг үлдээхлээ. Саахан хүүтэндээ. Чи энийг яриад байгаа юм уу? Оо, наачтай. Хөөе. Бичлэгээ дуусгах юм зэ. Гампасуула бэбэ шинэргөө бохор мөг тоол нэгтэн миний гар хэрэгөө зарлаг хэрэггүй. Эйё, заяа цан залуусан ингээ баскетбол Kardashian season 2-ын episode 23 эхлэхэд бэлэн боллоо. Powered by Airplane аяли хөгжүүртэй байгаа. За тэгээ энэ 7 хоногч бас сагс үнэхээр үзээтэй таланг байлаа шууд яриалга орцгаа. Гэхдээ манайхаа яриалга орох юм хэвлээ. Та бүхэн манай Шинээрнээс YouTube сувгийг болохоор subscribe дараарай. За тэгээ бүгдээрээ бичлэг рүү харцгаая. За бид амийн ярих сэдв болохоор за эхнээс энэ сэдвийн нэр нь болохоор Монголд үнэхээр дээдлийн тоглолт 8-aalцдаггүй юу талаар ярилцгаа. Тэгэхээр энэ бүхэн юунаас гисэн бэ? Энэ бүхэн бол энэ постоос гисэн л дээ. За тухайн пост нь болохоор Гамбаяр ган дэлгэрдэг хүний пост гэхгүй. Энэ болохоор ямар хүн бэ гэхэд Монголос багийн менежер гэдэг алан тушаалал явд юм байлээ. За тухайн пост нь болохоор ингэж байгаа юм. Яа, үзээтэй болох юм аа. Плей-инний тоглолтуудыг ингээ 8-aalцдаг дээрээ тулцдаг юм байна. Одоо хов чонхрууд хожигдож өгөөд манайхаа ингээ мултал нь гоё. Дээдлийн богод бүгд л ярьж байна. Ядаж чимээгүй хийсгэж болдгүй юм уу да наад 8-ага. Битгий тоглогч нартаа зарлаж байл да хаха 100 саяар тоологддог яасан айхтар хожлоо ийм юм бол дээдлийг энтер байгаад ч яах юм нэ мөнгө хүчтэй та нар гоё юм аа нэг мөсөнд талбай дээр гарч ирэхгүй байвал зүгээр юм шүү санаа амар гэдэг нэг иймэрхүү постыг бичсэн мөн дээрэс нь доор болохоор бүр нэг одоо хов чонхрууд багийн коуч тоглог коучийг болохоор мессенж байгаа хүү яхаа хэлхэн байгаа гэж найдий гэдэг дээрэс нь нилээ ширүү өнгө аяст постыг бол бичсэн тэгэхээр энэ постыг ямархуу одоо тоглолтоос үүссэн бэ гэхээр Захын Brothers болон Бишэр Метал багийн тоглолтод нэг одоо метал баг мөнгө өгч хожигдсон Brothers албаар хожигдсон гэдэг ярианаас ирэхэд энэ бүх зүйл ургаад одоо ингээд эхнийх нь л одоо болохоор ингээд тий ховдтой ингээд тоглоо хожигдоод ингээд одоо манайхыг унгаах чина гэдэг байр сууриас бол хэлсэн юм шиг байна лээ миний ойлгосноор. Тэгээд ямар тач тухайн постны болохоор ийм байна. Одоо үүнд тоглолт 8-aalцсан үгүй юу гэдэг бол надад ямар ч мэдэх одоо мэдээлэл бол алгадаг үнэн удаагийн би бас самс мэдэхгүй байна. Тэгээд ямар тач хэдүүлээ бүгдээрээ уусаа тэгээд хойд бол тоглолтыг хүртээх үлдсэн байсан ямар тач хов чонхроод баг бол ялтар өнөөс нь тулаг коуч бас зүгээр байгааг өөрийнхөө байр суурийг болохоор сошиалар бол илэрхийлсэн байлээ. За тулаг коуч болохоор ингэж байгаа байхгүй юу. За манай багийн хамт олон бо сайхан шинжилж хийж байна. За үлдсэн бүх тоглолтоо хожихын тулд 100% дайж тоглоно. Худал үнэн ярьж багийн болон хувь хүмүүсийн нэр төр талдахгүй байхыг хүсье гэж явсан багийнхаа бөөнөр ингээд цагаан сар тэмдэглэж байгаа зураг хийсийнхаа дараа за яг тоглолт дуусны дараа болохоор ингэж байгаа. За манай баг ямар ч тооцоо бодохгүй бүх хүчээ гаргаад хожоод 6 дугаар байраар гарахын тулд 100% хам Falcons баг хамт олон зүтгдэг нэ. За өмнө хийсэн пост бодит болохыг маргааш 6 цаг 10 минутаас үзээрэй. Манай хамт олоныг дэмжлэх бүх хүмүүст баярлалдаг шүү гэдэг ямар тач нэг иймэрхүү постыг бол бичсэн. Одоо тэгэл яхан өмнө нь л яригдчихтэй тоглолт 8-8-аас үгүй гээд маш олон ярианд бол өмнө бас гарч байсан. Тэгээд бас их нэг удаа ийм пост бол гарлаа. Тэгээд ямар тач одоо анх пост хийсэн бол пост усгсан байлаа. Яагаад усныг би бас мэдэхгүй байна. Тэгээд ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ultra cool, ultra smooth, Сингур Ultra брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За бид нарыг ясдаг болохоор за тэгээ ямар тач Falcons баг сүүлд бас нэлээд дуу чимээтэй байна. Тэд бол саяхан бол би бас өмнөх дугаараар хэлсэндээ ихэд Kings Falcons боёо тэ хаан банкны ивент sponsorship-ийн доор ингэж тоорохоор болж байгаа юм шүү дээ. За энэ яг уг гарвал яг юу болоод өнгөрөөл хэдүүлж байгаа ярилцаж бодож байна. Яг ер нь бол анх бол хаан банк бол уусам одоо Монгол Улсын эдийн засгийн эдийн билээ. Монголын номер 1 баг тийм учраас мэдээж одоо метал багт бол хамтран авчихсан. Гэтэ хаан банкны төлөвийн хүсэл нь болохоор яг ийм хөлсөн юм шиг байна л л миний сонсноо болохоор ингээд яг өөрсдийн нэрээр ингээд оролцсон. Одоо шилбэл одоо хаан метал ч юм уу тиймэрхүү байдлаар оролцсон. Одоо тиймэрхүү дийлийг бол метал баг санал тавьсан боловч ямар тач нэг бишэл групп ч бас метал багт хамтарч ажилладаг учраас тэр хоёрын хоорондоо ямар тач дийл нь бол бүтээн өмчөг байлаа. Тэгээд яг хаан банк болохоор миний сонсноо болохоор ингээд манай одоо нэрийг оролцуулах боломжтой те ямар хуу ийм багууд гэж судалж байгаа ихэдээ бол одоо хов чонхроод бай одоо юм бол те Kings Falconsтай бол ихэдээ дийл нь бол тохироо тэгээд албан ёсоор бол чигдэр бол яг sponsorship-ийн бол гэрээгээ бол үзэглээ тэгээ бүх юм одоос эхлээд өнөөдөр оройн тоглолтноор бол цоо шинхэн нэг jersey-тэйгээ тоглоно гэсэн за мөн дээрээс нь тэд бол
яг энтэй холбогдуулаад бол мэдээж те одоо хаамаг ордог юм бол санхүүгийн хувьд бол маш доктортой найдвартай. За ер нь ямар ч яхаацгүй болчлоо гэсэн үг. Тэгээд мэдээж хамаагүй мэдэж те Байрон Вэшлиг бол багтаа нэгтгэж чадсан ховд чонхроод баг бол үнэхээр энэ бол маш зөв нүүдэл байна гэж би бол харж байна. Яг одоо плей-офф эхлэх гэж байна. Тэгээд Вэшли бол те финалийн нүүр үдцсэн хүн. Тийм учраас энэ бол нэлээд зөв шийдвэр байх. Мөн дээрээс нь ховч чонхроод баг дээр болохоор хэд хэдэн дурддах зүйл байгаа юм. За мөн дээрээс ингээс үтэл ингээл Вэсли гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би бас нэг юм сонслоо шүү дээ. Цаа чи ингэж н ховч чонхрууд баг та бүхэн санаж байгаа бол тэг Queen Quick нэг Монголд ирж маадгүй яс хийсэн гэл нэгнэр холбогдсон чинь шонхрууд бас холбогдож үзсэн юм байна. Queen Quick-тэй ихэд бол холбогдож үзээд эйженттэй холбогдож үзээд үн хүсмөсийн асуудал ямар ч тач энэ жилдээ бол дийлэн болоо юм шиг үлээ. Тэгэхээр одоо магадгүй те бид нар иргэжил одоо хаан Falcons багт Kings Falcons ямар импорт хийх бол өстой бурхан мэддэг. Мөн дээрээс нэг жаам билээ л дээ. Одоогийн байдлаар болохоор нийт 14 одоо Монгол гэж 3 импорт тоглогчтой. Тэгээд хамгийн сонирхолтой шинэ менежментийн багтны шинэ өөрчлөлт орж байгаа юм байна. Энэ нь болохоор та бүхний сайн мэдих за өргөн билег авах болохоор General Manager буюу ерөнхий менежер бол Hot Falcons багтад ажиллахаар болж байгаа юм билээ. За тэгэхээр энэ багт за сайн менежмент байна. За дуртай зарцуулагч байна. Онаах үед тийм клач импорт байна. Монгол залуу юм өсч яваа тамирчид байна. За ер нь эхний шат нь ховч чонхруутай таарна гэдэг бол дээд Java багуудын хувьд бол нэлээд том асуудал болж байгаа шиг байна. Миний хувьд бол баг апсайд гарахыг ч үгүйсэхгүй. Би бол ерөөдөө энэ шинэ бүрэлдэхүүнд нь бол нэлээд дуртай байна. Одоо жишээлбэл Батхуйг, Wesley, Өсхбаяр, Pok 2 3 үетэй ингээ Pele ч юм уу ингээд энэ тав гарахад мэдхгүй. Миний хувьд бол мэдхгүй. Үнэхээр апсайд гарч магадгүй бол санагцсан надад. Харин Wesley-ийн тухайд бол мэдээж те Монголч багтаа болохоор $14,000 бол сарын бол ийм цалин өсөлтөөр бол тоглож байсан. Мэдээж ховч чонхроо баг бол энэс $14,000 дээш дүнгээр л гэрээ байгуулсан учраас бол гэрээ бол байгуулсан байх. Харин ховч чонхроо багийн болохоор ямтач Riley Ross болохоор та бүхэн бас одоо зөвхөн Wesley гэж магадгүй. Энэ болохоор Riley Ross болохоор Mongols багт харин ингээ хоорондоо ингээ трансфер ингээ трейд хийж бол тоглож байгаа юм байна лээ. Тэгэхээр бид нар бол плей-ний тоглолтод бол Riley Ross-ыг бол харахыг бол одоо Mongols багаас бол харах юм байна лээ шүү. Тэгээд ямар ч бас нэг юм болсон учраас хэдүүлээ бас Riley Ross бол бүх үзүүлэх ёстой, хүндлээр бол үзүүлэх ёстой. Анх бол Эмлиг багаас бол финалд гаргаж те одоо дээшээгээ одоо дээд лиг рүү ороход бол хамгийн их нөлөөтэй байсан бол яалчгүй Riley Ross. Түүний үед бол яалчгүй бас сэтгэл хангалуун байгаа юугүй гэсэн мэдгүй. Гэхдээ ямар ч нэг иймэрхүү сториг бол хийцэн байлээ Instagram-да. За ямар ч Riley Ross Instagram-да нэг иймэрхүү стори хийцэн байлээ. Another day, another opportunity to prove everyone who doubts you wrong гэд Michael Jordan хэлсэн үг. Энэ л хортой ингээд дахин нэг шинэ өдөр, дахин нэг шинэ боломжтой өөрийгөө батлах одоо чамайг одоо чамд эргэлж байсан бүх хүмүүсийг өөрийгөө батлах юм цоо шинэ боломж одоо тийм шинэ өдөр хэлж гинэ гэдэг иймэрхүү утгатай ихэд дэш зорог бол цаач Instagram-д бол хийсэн мөлий. Тэгэхээр бас яг одоо сэтгэл хангалуун муу гэдэг дээр би бас мэдэхгүй л цаадах ч явд. За мэдээ дараагийн сэдв болохоор бишэл метал баг бол яалтчгүй ингээд эм лиг рүү бол унжина. За тэгэхдээ энэ багийн өмнө ямар амжилт гарсан талаар хэдүүлээ би бол ярих нь зүйтэй гэж бодож байна. За тэгэхээр ямар ч бишэл метал баг болохоор ингэж байгаа. Нийт 2023-оос хойш нийт 3 жил дараалж финалцсан юм франчайз одоо ерөөс тийм багийн түүхийг багийн юм соёлыг бүтээсэн баг 2023 оноос шүү. За тэгээ 2021-с 20 оны улирлаар хагас шишээд үлдсэн байна. 2022-оос 23 оны улирлал Miners-тэй финалцсан, 23-оос 24 оны улирлал хөлгүүтэй, мөн дээрээс нь 24-оос 25 оны улирлахаар бас хөлгүүтэй одоо өрсөлдсөн. За тэгээ Азийн BCL-ийн лигт өрсөлдсөн Монголын 2 багийн нэг мөн дээрээс тамаг санаж байгаа бол те 3 гэдэг цувралаас ирсэн цорын ганц баг гэдэг ч юм ингээд энэ багийн хувьд эргээд харахад бол маш олон юм гайхалтай амжилтууд юм түүхийг бол бичигдсэн баг байна л. Тэгэхээр миний хувьд болохоор энэ үйл за менежмент муу байлаа, импортер муу сонголт байлаа гэж бүх хүмүүс ярьж байна. Миний хувьд болохоор ингэж ярих ерөөсөө хүсэхгүй байна. Би болохоор энэ багт мөн адил үзүүлэх ёстой хүндлийг үзүүлээд эрхжил буюу те эрхжилийн дараагийн үйлдвэрлэл бид бүхэн дахин одоо би метал багийг дахин яриад суух байх гэдэг юм ерөөлийг бол тавьж гинэ. Метал багийн одоо удирдлагууд одоо фэн бейс фанатууд бүгдэнд нь болохоор тамирчт муу адил те ямар тач тавьж гин ямар тач эм лигтэй бол ямар тач асуудал хүн гараад ирэх байх гэж бол бодож байна. Харин энэ дэр нэг асуулт байгаа нь метал баг зүгээр яг эм лиг тоглохтойг одоо байгаа ростро авч үлдэж одоо яг тий ростро болсон юм голын багийн кор тамирчтай авч үлдэж чадах уу гэдэг л нэг асуудал байгаа юм. Маргад бол үлдэхгүй байх миний бодлоор маргад 2 жилийн өмнө одоо NCAA Division 3 тоглож исэн хүн Монголын дэлхийн эм лигт бол тоглохгүй л байх миний бодлоо. Энэ бол яалч хатуучсан үнэн байгаа миний хувьд бол тэгээд маргад бол уусаа байхгүй байх. За жижигийн хувьд дээр бол харин багууд дээр нэлээд айхтар саналууд бол ирэх байх шүү. Энэ нэлээд айхтар саналууд ирэх байх. Мөн дээрээс нь одоо мөнх чөдөр ч юм уу ингээ багийн одоо инх амарч юм уу ингээ багийн хит юм одоо яг кор босон тоглогч дээр бол
одоо дээдлийн багууд нэлийн хүн хаялцсан багт ямар ч жин зүүнүүдэд юу болохыг бол харцгаа ямар ч тийм метал баг харамсалтай эмлиг рүү онлаа. Одоо эмлигтэй унсандаа холбоотой болохоор буйдаах болохоор одоо нэг иймэрхүү постыг бол бичсэн байлээ л те. За буйдаах бол нэлийн урт тэгтээ бас би бол та бүхэн уушаад өгчэй гэж бодож байна. За тэгэхээр ингэж байгаа. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Бишэл метал баг энэ удирлын замналаа энэ хүрээ дуусгалаа. Юунд дөрөв эцсийн секунд хүртэл тэмцэж чаддаг хүүхдүүдээрээ маш их бахархаж байна. Мөн сүүлийн өдрүүд манай багтай холбоотой маш олон худалд суу яриа болон таамаг олон нийтийн сүлжээгээр явсантай холбоотойгоор зарим асуудалд тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Бага залуу наснаас хар бор ажил хийж бизнесээ босгосон миний хувьд сагсан мөнгөний спортод хөл тавьсан энэ 10 жилдээ туугч барьж туулж хариулж үзлээ. Гэтэ би байгальдлын сэндийчж улс төр хийж ямарваа нэгэн хууль бус амар хэлбэр аргаар олсон мөнгөөр багаа босгож бий болгоогүй. Энэ олон жил өөрийн хүч хөдөлмөрөөрөө үнэн чударгаар олсон бүхий л зүйлсээ багтаа зориулсаар ирснийг мэдих хүмүүс нь хэлүүлтгүй мэдих бизээ. Үүнийг бий болгохын тулд хүс хүчөө туслуулан ажиллах та бүхний мэдхгүй олон арга хөдөлмөрч хүмүүс би та нартай өргөж талархаж явдаг шүү. Мөн миний хувьд сан өмгийг хүүхэд залуусыг багийн спортоор хичээснээр өөрийгөө ялан дийлж сурах зөв хүмүүжлээ болох үнд суурь гэж үздэг болохоос бизнес биш гэдэг байр суурь дээр бацогсон хэвээр байгаа гэдгийг хэлье. Миний хувьд багийн тамирчид хүүхдүүд дүүнэрийнхээ хувь хүмүүжил даруй төлөв байдлыг нэн тэргүүн тавьдаг зарчимтай. Та бүхэн ч багаа ямар хүмүүжлээ гэдгийг мэдж байгаа. Хит өнгө мөнгөөсөн буруу туршилтаа гэд бидний зарчмаас тэс хөндлөн хүмүүс манай багт үлддэггүй. Тиймээс явхан явж ирэх нь ирдэг. Энэ үзэл бодол миний хизээд байсаар байх болон цаашдаа өөрчлөгдөхгүй. За тэгээ энэ өдрөл үрдэн бидний хувьд гашуун сургамж байлаа. Үүнд багийн удирдлагуудын хувьд асуудал илүү хатуу, илүү зарчимж байх ёстой байж алдаагаа бид хүлээн шууж байна. Гэхдээ нэг зүйл үнэхээр багч байгаа нь багийн фэнүүд та бүхэн. Ялагдлын дараач заалаа орхилгүй цахимдч талбай дээрч багтаа хамт байсаар ирсэн жинхэнэ фэнүүдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Тэнглгүй явхад тэмээгээр тусснаас твдэж явхад твнээр туцал гихчээр бүх цаг хугацаанд үнэншээр дэмжиж тогтчтой орон мөгч байсан та бүхэндээ баярлалаа. Мөн бишэл группийн хамт олондоо баярлалаа. 2-3 жилийн өмнө мөнчгөрөөрөө явхад маань багийн оршин тогтнол нийт Монголын сан мөнгөний хөгжлийн төлөө олон талд ашигтай урт хугацааны төлөвлөгөөд гэрээг хариуцлагатаар үзэглэж хамтын үйл ажиллагаа эхлүүлснээр олон дэвшлүүд гарсан. Үүнийг тун оновчтой шийдвэр гэж боддгоо дахин хэлье. Бусад хамтран ажиллагч байгууллагадаа баярлалаа. Та бүхний дэмжлэг бидэнд их тусдсан болсон билээ. Мөн бид энэ удирлыг уналт биш сургамж болгож авна. Хариуцлага сахилга бат сонголтоо шин дэвшинд гаргахын тулд хичээх болно. Та бүхний итгэл бол бидний хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Хүнд үед хамт байсан дэмжигчдээ дахин баярлалаа. Эцэст нь хэлэхэд бид хожигдлоо 8-aalцаж фанатууд хөгжин дэмжлээс уйлжүүлж дуулж маркетинг хийж байсан удаагүй. Тим ёс зүйгүй гэдгээч хатуухан хэлье гэдэг нэг иймэрхүү маш шуурт нэг фэнүүдтэй болон тэ нэг сасан мөс санагч хүмүүстэй зориулсан постыг бол буйдаах бол хийсэн байна. Тэгээ ямар ч тэ угсаа метал баг бол бас өөртөө алдсан гэдгийг бол хэлжиндээ менежмент дээр тэгээ ямар ч их хөлөлд эмнэлэгтээ төрүүлээд бол дараа үйл хэлүүлээ. Дахин дээдлэгт олж ухаа гэдэг ирүүлгийг тавья да. Бидэнд хамтран ажиллах Freshback-ийг болохоор очргүй хямдрал нь эхэлж байгаа юм байл. Энэ болохоор 40 гаруй брендийн бүтээгдэхүүнүүд 70% хүртэлх хямдарсан бөгөөд бүр хүргэлт үнгүүгээ боддоо. Та бүхэн төгжрэлд үрдэгдээ дими цагаа болохоор гэр бүл болгон өөртөө зарцуулаарай. За тэгээ манай YouTube-ийн доор description хэсэгт байгаа линк рүү ороод өссөн бүтээгдэхүүнээ захиалаад үнгүү хөрвүүлээд аваарай. Бидэнд хамтран ажиллах Freshback. За энэ дараагийн сэдв болохоор за өнөөгч нь ирлээ дээ. Marcus Cousins Монгол газарлаа бэлтгэлдээ ороход бэлэн болсон байна. Тэр түүнийг бол тосгот нь бол тэ Шилэн Боднос багийн fan base тамирчид замун дээрс нь одоо Боднос системийн хүүхдүүдгээ маш олон өргөн бүрэлдэхүүнээр бол тусаж авсан байлээ. Түүний үед бол тэгэл we back нэлээд даарсан шинжлэгээр бол тэ та бүхэнд нэрэлийг харсан бол тэ Монголоо бол ирэн ирсэн байлээ. Ямартайч тэ welcome back. Ямартайч иргээ тавтай морил залуу минь плей-офф эхлэх төгчийн бүх зүйл яг л одоо та бүхэн мэдгэж чинь ингээ өмнөх хөлөрлөлийн ингээ плей-офф эхлэж байгаа нэг юм уур амьсгал бидэд та ингээ ерхийдөө нэг юм баг зэрэг юм сэтгэл төгшин ч юм уу баг зэрэг юм хүлээлттэй одоо яг энэ бүс сагсан мөнгөний хамгийн гой мөч хэлж залуусаа тийм учраас та бүхэн бүгдээрээ плей-оффтойгоо ойрхон байгаараа бүгд дэмжиж байгаа плей-оффоор тултлан нэмжээрээ ямартаач Cousins бол ирлээ. Харин Ахмад явдлаар сүүлийн тоглолтын дээр бол мэдээж галзуурсан байлээ. Тэгээд ямартаач одоо Нахаба ах явд бол ямартаач Ахмад зөрөөсөн гэмээр ч юм уу тиймэрхүү нэг постыг бол хийсэн байлээ л дээ. Тэр Ахмадыг болохоор нэг иймэрхүү хоос юм лээ. Чи мууч хилүүлсэн, сайн ч хилүүлсэн. Бага аварсан ч би алдсан би. Үнэн юуг бол алдаа оноо хамтдаа бидний хатуу андаж байсан дуушлаарай. Багт хийсэн бүхтэйчийн төлөө талархаж $5,000 торгосон тургуулийн шийдвэрээ цуцлаа. Алддаггүй хүн хэн байх вэ гагцгүй давтах хэрэггүй суралцаад улам гэлцаарай. Энэ удирдлын аялалч энэ хүрээд өнөрлөж байгаа ч ирээдүйд том талбар там зогсох хэн мэдлээ. Би даваар авч чадвал гавьяаг нь хуваалцах хүн гарцаагүй чи байх болно баярлаа. Сахилгагүй гитарчин дүүмэн Сэлэн Боднос чамд хайртай гэд. Яалтч юу мэдээж Ахмадын хувьд бол те
Ста алсан нь ч би аварсан ч би дээ бодносын хувьд тэгэхэд ямар ч тач бодносын фэнэд хувьд бол магадгүй хамгийн хайртай импортуудын нэг нь бол зүү ёсоор бол Ахмад Гилберт бол төвшгүй байгаа ямар ч тач түүний хувьд дараа дараагийн карьерт нь бол амжилт төссөн ямар ч тач Монгол дахь аялал нь энэ хүрээд өндөрлөж байна. Жагаа бидний дараагийн сэдэв болохоор өнөөх нь K-Type-тай холбогдож байна л. K-Type-дээр ихэд бол манайхыг бол меншнд жагаа пост хийцэн байлээ. Ямар пост бичсэн бэ гэхээр ингэж бичсэн байл л дээ. За манай сүүл гарсан өнгөрсөн 7 хоног гарсан дугаарыг болохоор нэг шеэр хийж хагаад этник бүдүү нөхөр шиний 2-1 тийм сөрөг хандлагатай 2 дахь удаага бичлэг оруулсан байхын хурдан дурсаж үзээд мэдэрчээсээ тамтай юм бэ хөргөлт мөргөлтийг юм гаргасан юм уу ингээ гэдэг нэг хиймэрхүү бас ямар ч хүмүүс бас буруу ойлгодог шүү л манайх бол ямар ч юм K-Type-тай ямар ч юм beef юм муулж муулаад байгаа юм бол ерөөсөө байхгүй миний хувьд болохоор зүгээр хамгийн гайхшиг юм болохоор монголчууд нэг саксны юм хийсэн мэн тий гол нь тэр нь 100,000 төгрөгөөр гарсан мэн гэдэг л миний гол point байгасан. Тэгээд ямар ч тач өнөөхийг чи аваад ирлээ K-Type-с захиалаад тэгээд хэдүүлээ unboxing хийцгээ үнэхээр юм чанартай юм уу ямар ч тач юм за package нь бол guys нэг юм хөө юм байлаа. За бүгд тэгээд задлж үзцгээе. Зөө чи бас их сүрхий юм биш. Зэно 100,000 амсын төлөө нэг unboxing хийж үзчихээ да. Шүүмжлэл агуулдаг байгаа шүү. За ямар ч тач энэ юм K-Type гэсэн юм tag magтай нэг юм хамс байх шиг байна. Хэдүүлээ задлаад үзцгээе. За нэг 100,000 амс ч нэг иймэрхүү амс байд юм байна guys. Тэгээд би бол одоо энийх бол яг яриад бол илүүц байх. Би бол өнөөдөр хөрөө заалаа. Тэгээд ямар ч тач заалан дээр ингээд try хийж үзчихэд бол хэлье гэж бодож байна. Ямар ч тач бид нар бол ямар ч тач K-Type-тай бол beef бол байхгүй шүү. Тэгээд яг өмсөд бол яхаа барьж үзэхэд бол тэгэл яхаа үнэхээр quality бол байх шиг байна. Тэгээд бас ашигласан материал нэлээд чанартай л харагдчих байна. K-Type амс шүү. Тэгээд ямар ч тач хэдүүлээ би яг дорч үзчихэл review хий гэж бодож байна да. За тэгээд бидний дараагийн сэдв болохоор зөвчтөрхөн болсон SG Apes болон Цахим улс багийн талаар хэдүүлээ ярилцсан бол зүйтэй байхаа. За эцсийн мөчид ямар тач SG Apes багийн бол ялтар бол өндөрсөн. За тэгээд ялтын тоглолтын дараа бол багийн эзэн болохоор иймэрхүү рилиг бол сторид бол хийцэн байлээ. За ямар ч байсан манай SG Apes баг Цахим Brothers багтаа тоглож улирлын сүүлийн тоглолтоо хожлоор дуусглаа. Ингэснээр манай рекорд 19-8 гэж улирлыг 27 тоглолт хийж дуусглаа. За тэгээд одоо BCH Knights баг тоглож байгаа. За маргааш хасын үлгүүд ховд шонхруутай тоглоно. Тэгэхээр хасын үлгүүд болон BCH Knights хоёулаа хожигдох юм бол манай SG Apes баг улирлыг 1-р байраар дуусгана. За улирлыг 1-р байраар дуусгахаар 8-р байраар гарч ирсэн багтаа плей-оффт тоглоно. За мөн 4-5 дээр байгаа Эрдэнэт Miners болон Сэлэнг Бодонс хоёрын хожсон багтаа тоглоно. Тэгэхээр үнэхээр одоо нөгөө хүмүүсийн яриад байгаа те Бодонсоос бүгдээрээ зүгтлаа гэд байгаа бол өнөөдөр SG Apes баг бол үнэнч шударгаар тоглолоо. Байр майр сонгод монгод гэсэн асуудалд бол ерөөсөө оролцдоггүй манай баг бол шударга тоглодог спортын зарчимтай баг. Тэгэхээр үнэхээр манайх нэгээр гараад за нөгөө Бодонс нь хожууд гараад ирэх юм бол хагас шигшээд SG Apes баг Сэлэнг Бодонстой тоглох нэ. Тэгэхээр за одоо BCH Knights баг яаж тоглохыг харъя. Мөн хасын хөлгүүд маргааш яаж тоглохыг харъя. Үнэхээр одоо юу гэдэг албаар хожигддог байдаг тийм асуудал байдаггүй байлгүй дээ гэж найдаж байна. Ямар ч байсан SG Apes багийн хувьд албаар хожигддог байр сонгодог барьдаг гэсэн тийм асуудал бол байхгүй шүү гэдгээ баталж нотлож харууллаа. Спорт болвол шударга зарчмаар явах ёстой. SG Apes let's go. Баярлалаа. Адам саний бас бичлэг үзсэн байх. Тэгээд яг одоо тий одоо Knights бол жишээлбэл ч тэр minus ингээл албаар хожигдлаа. Өнөөдөр хөлгөө жишээлбэл одоо ховч чонхроо яах вэ ийх үү одоо Бодонсоос зүрхүү мөрхүү гэдэг одоо тиймэрхүү тактикийн тоглолтыг хийж байгаа юм шиг байна лээ. Миний сонсноор болохоор тэгээд харин Apes эзэн болохоор за бид нар бол бүгднтэй шаалцсан шүү. Тэгээд бид нар бол хинээс ч яахгүй зүгээр бүгд хожихстой хожоол туулахстой туулал гарна гэдэг иймэрхүү нэг үзэл байдал баримтлаас бол нэг иймэрхүү бичлэг бол хийсэн байлээ. Тэгэхээр одоо магадгүй өнөөдөр хөлгөө хожигдоод Apes нэгээр гараад 2 дугаар шатнд Бодонстой таарах ч юм уу нэг иймэрхүү хувь тохиолыг бид бол үзэхэд бол бас тун ойрхон байх шиг байна. Харин тоглолтын төсөл бол та бүхэн мэдж байгаа те маш өчтөр маш нэгэн шүүмжлэг бол дагуулсан нь болохоор Маккензи Мур троошиж явах үед цагааннаас Керник бөмбөг авчлаа штэ энэ чинь гол тендинг хийжлээ штэ гэдэг маш олон ерөөдөө сошиалар бол шүүгчрүүд одоо жоохон юм хандсан зүйлийг бол хийсэн мэлээ. Энэ дэр би бас ерөөдөө бас шууд 2-3 шүүгчээс бол асуусан л да. Үнэхээр энэ одоо лигэл юм уу лигэл энэ байжлах зөвлөө гэсэн чинь яалч нэг юм балай дөрөн байд юм байна. Guys би ч анх харчаад what the fuck энэ яагаад гол тендинг хийж байгаа ч гэж бодсон боловч яг сайн судлаадсан чинь FIBA-гийн дэрмэл болохоор ингэдэг юм байл зөвхөн фри тро шиж явах үед ингээ бөмбөг голцон дээр нэг ойгоод тэгэл ерөөсөө тийм бөмбөг хурж болдог нэг юм одоо сонинч хөнө балаач хөнө нэг юм дөрүн байд юм байна. Яг Монголд хүмүүс одоо
ихэнх нь хийдгүү учраас өчтөр карниг хийцэн чинь тэгэл ямар тааж тэрний жоон шүүмжл агуулад өнгөрсөн байл ямар тааж нэг ийм балай дүрэн бол гайс байд юм байл шүү. Харин Brothers-ийн хувьд болохоор ямар тааж плей-оффт орох нь бол гарцаагүй чам. Гэтэ бас Байерлийн хувьд 7-8 гэдэг нь бол бас өнөөдрийн тоглолтоос хамаарах байна. Тэдний бол ямар тааж та бүхэнд хэлсэнтэй Stone бол хударсан. Stone бол хударсан угаасаа. Онд нь болохоор Kevin Nolan гээд Ундраг Найч баг тоглож ирсэн нэг иймэрхүү тамирчин бол Иесусэн байлээ. За тэгээд тухайн тамирчин чинь бас баггүй мөнгөөр бол тоглож байгаа юм байна. Сарын $12,000 болохоор Sam Brothers багт бол нэгдэж байгаа юм байна. Тэгэхээр бас ямар ч чөтгөр тоглолтыг харахад бол яах хэдүүлээ тэгээд ямар ч цадагч харцгаа ямар хөө байх нь ямар ч хөгжлийн лигээс бас шууд дээлийг тоглоод цадагч бодлохоор бас одоо талбай ч юм уу те эхний ээлж нэг очноо тасах бас нэг тоглолт байсан байх. Тэгээд минут бол угаасаа за Стоноос бол угаасаа илүү биш. За Элмороос бол за илүү байж магадгүй юм да. Одоо сайн мэдэхгүй л ямар ч нэлийн удаан төхөр үлээ. Тэгээд яг шийдэлт бол маш сайтай нөхөр байлээ. Тэгээд хэдүүлээ плей-оффт одоо яах нь бүгдээр л харцгаая. Харин guys Miners-ийн хувьд болохоор нэг ийм шуум яваад эхлэх юм. Нөгөө нэг дархан юунаас хасагдсан Bryce Johnson гэх нөхөр чинь Miners орох гэж байгааг нь what the ч одоо Miners чинь ихэд бол тийм ингээд айхтар юу авчирч байгаа, төвөд авчирч байгаа гэж одохгүй зарлан гэдсэн чинь нэг ийм шуум явж байгаа. Энд ч одоо эхний шатанд уусаа бодонсоо тарах нь одоо гарцаагүй болцсон байх үед яагаад ийм шийдвэр гаргав? Эсвэл цаанаа тэр авчирчсан тоглогч нь бас болж бас дийл нь болсонгүй юу, яасангүй гэдэг миний бас маш сонирхолтой санагдаад байгаа. Ямар ч тач хэрвээ Miners багт Bryce Johnson нэгдвэл Cousins ч гэсэн тоглолт болон дээр 40-50 авах байх та. Энэ жил 10 жилийн тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийлгэхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотхны 130 дугаар байр нь бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцс хэрэг хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. За бидний хамгийн сүүлийн сэдв болохоор Broncos багтай холбоотой хөлбөмбөг багтай. Хөлбөмбөгийн хувьд болохоор BCL-ийн шинэ импорт нь ирсэн юм шиг билээ. Гэтэ try out энэ нь болохоор Nate Chimanga гээд Jordi Chimangaгийн төрсөн 2001 онд төрсөн 2 м 8 см өндөртэй. Ерөнхийдөө бас PF SF-ийн байрал тоглолт. За синтетик тоглолттой нэг ийм маш залуу дөнгөж коллежид өгсөн нэг ийм залуу бол ирж байгаа юм байл. Одоо нь бол яг бас конферм болгоод түүнийг бол бэлтгэл дээр нь бас харна гэсэн. Гэхдээ дөнгөжтэй одоо 2001 онд төрсөн гэж одоо дөнгөж 25 6 настай эд явж байгаа ийм тамирчин бол BCL бас хөлгүүд баг бол ашиглаж магадгүй юм байл шүү. Мөн дээрээс нь миний сонсоод болохоор Jordi Chimanga энэ үйлрэлт хөлгүүд багтай сарын $15,000 цалинтайгаар бол тоглож байгаа юм байл шүү. Бас л ерөөдөө хөлөг багийн хувьд менежмент сайсан Chimanga-гийн хувьд Chimanga шиг үр ашигтай тоглогчийн хувьд болохоор бас те ялч бас нэлээд ажиггүй дүн багш бол хажууд нь бас те одоо тэр Nick Wardmart-ийн дүн бол бас эвгүй юм байлаа шүү дээ. Тийм учраас ямар ч Jordi Chimanga бол энэ үйлрэлт хасын хөлгүүд багтай сарын $15,000 бол цалин өсөөр тоглож байгаа гэдэг ийм шуум мэдээлэл бол байна. Тэгээд ямар ч тач бидний ялц сэдв ингээд дуусч байна. Одоо энэ төлөө Adidas-ийн болон руу орцгоо. Хэнд бол хэлээ Anthony Edwards 2-ын Blue Fusion гэдэг өнгөл ярьсад бэлэн болоод байна. За ямар ч тач Anthony Edwards 2 Blue Fusion-ийн хөдөлгөөр 2025 оны 10 сард болохоор нийт $130 үнэлгээд хэрвэл зах зээл худалдаанд гарсан юм пүүз байт юм байлээ. За та бүхэн сайн байж байгаа бол Anthony Edwards нэг дээр гадаа нэг юм iconic одоо юм зүгийн нэг үүршээ нэг юм синтетик материал байдаг шүү дээ. Энэ хоёр дараах энэ удаа тэрийг халаад оронд нь үлмийн болон өсгийн хэсэгт TPU бэлтгийг суурлаж өгсөн. Пүүсний хажуудлын хэсэгт амьсгалдаг торон материалтай. Анхны загварын резинийн хушуу буюу toe cap нь бол хэвээр үлдсэн юм байна лээ. Одоо Anthony Edwards 2-ыг болохоор юм дотор юм оймор шиг хэлбэртэй болон юм гаднах загварны нэмэлт футуристик харагдуулж байгаа болохоор одоо яг Adidas-ийн насан мөнгөний болохоор яг ирээдүг одоотой холбож байгаа гэдэг санааг бол илэрхийлдэг юм байна лээ. Мөн дээрээс нь та бүхэн мэдж байгаа бол энэ өнгө нь болохоор одоо Anthony Edwards ч болохоор Minnesota Timberwolves баг тоглодог. Энэ хоёр багийнхаа өнгийг болохоор ашигласан юм байна лээ. Royal Blue Lime гэдэг энэ хоёр өнгийг болохоор тухайн пүүс нь бол ашиглаж бол шингээсэн байт юм байл шүү. За тэгээд ямар ч тач тухайн пүүсийг та бүхэн худалдаж байгаа хүсвэл BTF-ийн Adidas-ийн 3 салбар дээр 40-45 сайж болохоор бүх одоо хэмжээгээр байгаа юм байна лээ. За мөн дээрээс нь та бүхэн тийм Adidas брендийн өөр төрлийн бүтээгдэхүүнүүдийг харахыг хүсвэл би доор одоо YouTube-ийн description дээр линкийг байршуулчих та бүхэн ороод бол одоо BTF-ийн Adidas-ийн бүтээгдэхүүнийг бол сонирх боломжтой болж байгаа юм байл шүү. За тэгээд ямар ч тач бидний таамтны ажилладаг BTF-ийн Adidas. So guys ямар ч тач ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Guys playoff эхлэгчийн хамгийн галзуу сагсан мөнгөний мөчүүд ойртож байна. Тэгээд ямар ч тач BK-тэй ойрхон байгаарай. Тэгээд мөн дээрс нь бидний таамтны ажилладаг Singur брендийн Ultra брэнд бидний таамтны ажилладаг мөн дээрс нь Freshback Monlive спорт хувцас зөвлөлт мөн дээрс нь BTF-ийн Adidas бид бүхэн таамтны ажилладаг үлээ. За тэгээд ирэх дугаараар уулзцгаая. Түр баяртай guys. Powered by Airplane.
Аялын хөгжий.